Бүтээлч ажил 4. Уул усны Деваж нь Увс аймгийнхаа 100 жилийн ойн хүрээнд хийсэн бүтээлч ажлаа онцолж байна. Манай хамт олон 3,170,000 төгрөгийн ханд өгч ирээдүйн хойч үедээ үлдээх бүтээн байгуулалтанд гар бие болцлоо. Цэцэрлэгийн гадна хашааг стандартын дагуу сайжруулна, гадны эрсдлээс урьдчилан сэргийлэх байгууллагын яам үзэмжийг нэмэгдүүллээ. Зургааг харьцах 24 хэмжээтэй талбайг цэмэглэн хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг хангах, гадна талбайд сургалт үйл ажиллагаа зохион байгуулах нөхцөлийг бүрдүүллээ. Цэцэрлэгийн гэрэлтүүлэг хийж орчны болон гадны нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, үзэгдэх орчлон сайжруулах, зам зохицуулыг гэрэлтүүлэх зэрэг болцсошгүй алдахад өрсөлдөхөөс хамгаалсан. Хүүхэд байгаль орчноо хамгаалах, арчлах, энгийн дадал чадвар болгох орчныг бүрдүүллээ. Хүүхдийг зам тээврийн услугаас урьдчилан сэргийлэх зорилгоор авто зогсоолын тэмдэг тэмдэглэгийг шинжилэн сайжруулж аюулгүй байдлыг хангалаа. Цэцэрлэгийн 20 м хамгаалтын хашааг шинжилэн засаж хүүхдэд ээлтэй аюулгүй орчин бүрдүүллээ. Цэцэрлэгийн эдэлбэр газрын 70%-ийг ногоон байгууламж болгон зөвлөгжүүлэн бодит орчинд сургалт зохион байгуулах нөхцөлийг бүрдүүллээ. Хүүхэд байгаль тайртай байх, мод туслах, мод тарих, сургалт зохион байгуулах орчныг бүрдүүлэн өөрөө өөртөө үйлчлэх дадлыг олгох орчныг бүрдүүллээ. Тайваны гэр бүлийг дэмжих сангийн төслөөр 19,536,000 төгрөгийн 2-3 насны хүүхдэд тоглох тоглооны талбайг тогтчлоо. 750-ыг харьцан 350 хэмжээтэй аж ахуйн агуулгыг барьж байгууллагын эд хөрөнгийг хамгаалах, хадгалах уламжтай болсон. Дуун дамжсан бахархал түүх мөнхөд мандам мадарч Увс нутгийн маань хөгжил цэцгэлтийн 100 жил үргэлжлэх болтугай.